За би асуулт гэхээс илүү цэцэн дүгнэлтийг дэмжиж манай байнгын ороо шийдвэр гаргасан. Гишүүдийг ч гэсэн бас энэ цэцэн дүгнэлтийг хүлээн авч шийдвэр гаргаасаа гэж хүсэж энэ үгийг бас хэлье. За цэцэн хувьд бол хит өндөр байна гэдгийг бол хит улс орны яг энэ бие даагчид тавигддаг шалгуурыг харьцуулж гаргаж бол энэ дүгнэлтийг гаргасан. Манай улс шиг ингэж 800 гэдэг ийм одоо өндөр босготой улс орны тоо бол энэ цэцэн дүгнэлтэнд бол дурдаагүй. Тухайлбал Герман улсад бол 200 хүний гарын үсэг цуглуулдаг. 84 сая хүн амтай орон. За Солонгос улсад 300-аас 500 тонны одоо сонгогчийн гарын үсгийг цуглуулдаг. Их Британи бол 10 хүний гарын үсэг цуглуулдаг. Гэх мэтээр ингээд тоо бол харьцангуй цөөхөн байгаа. Тэгээ бусад улс орнуудын тоог харахаар нэг дунджаас нэг 100-аас 200 орчим хүний гарын үсэг цуглуулж бие даах эрхээ авч байгаа. Тэгэхээр энэ яалчгүй бусад улс орнтой харьцуулахад манай улс бол хит өндөр босох шаардлага бол тавигдж байгаа, нэгдүгээр харагдаж байгаа. За хоёрдугаарт гэвэл яг энэ улс төрийн намд тавигддагтай адилхан шалгуурыг хувь хүнд өөрөө тавиад байгаа нь өөрөө тэгшэрхийн зарчмыг зөрчөөд байна л гэд хүний эрхийн үүднээсээ дүгнэлт гаргаад байгаа. Тэгэхээр манай гишүүд бас энэ талаас нь харах ёстой гэж би хувьдаа бодож байна. За 3 дугаар нэг үндсэл нь тухайн 801 гэдэг гарын үсгийг сонгуулийн ерөнхий ороо субъектив байдлаар шалгаад таныг бүртгэж авахгүй, таны гарын үсэг одоо хангалттай шаардлага хангахгүй байна гэж үзээд буцаах юм бол дахиж тэр алдааг залруулах хугацааг ерөөсөө хүнд өгдөггүй. Ямар ч тийм хоног хугацаа байхгүй, ямар ч процесс байхгүй байгаа. Аль хэдийн сонгуулийн процессыг эхлээ явцдаг. Тэгэхээр энэ нь өөрөө бие даах ингэж нэр дэвших хүнд бол хитрхийн юм субъектив байдлаар бол хууль өөрөө тэгшбэл сандж байгаа гэдэг ийм одоо хууль ёсны зорилгод бол нийцэхгүй байна гэдэг ийм одоо үндслийг бол үндсүүлийн цэц бол хангалттай үндсэл дээр бичсэн учраас манай хууль зүйн байнгын ороо бол дэмцсэн юм а гэдгийг хэлэх гэсэн. Ингээд та бүхнийг бас энэ цэцийн дүгнэлтийг хүлээн авч саналаа өгсөе гэж хүсье.